би сая 2 өдөр нэг жоохон сэтгэл дундуур гэх юм уу. Одоо нэг урам хугарсан ч гэх юм уу. Ингээд уг нь дандаа болондоо гээл ингээл явж идэг хүн чинь юу ч болоод байгаа юм ч гэж бодох шиг тий. Өөрийгөө ингээд ямар их цаа яах вэ гэж орхицсан юм бэ гэдэг ийм зүйлийг ингээд олж хараад нэг тийм хоосон мэдрэмж төрөөд маш их гонигтай ч гэх юм уу. Ямар их юм болсон байхгүй юу. Нэг тийм гонигтай хэрэг нэг гонигтай биш үү. Нэг тийм уйлмар юм уу гэхээр уйлмар биш. Гэхдээ ингээд энд нэг тийм хоосон мэдрэмж төрөөд ер нь бол хүний амьдрал гэдэг чинь нэг тийм бүх өдөр гоё байна гэж байхгүй шүү дээ тий. Бүх өдөр гоё байгаа л бүх өдөр ингээл жаргалтай байна гэж юусоо байхгүй. Нэг өдөр гуниглан, нэг өдөр хэцүү байна тий. Нэг өдөр хэвэн байна. Нэг өдөр нэхгүй баярлна гэл ингээл юусоо бүх дандаа хүн болгонд ээлжилж идэг гэж боддог байхгүй би. Тийм болохоор ердөөсөө өөрсдийгөө одоо хэцүү байна ч юм уу эсвэл би сул дараа байна ч юм уу ерөөсөө тэгж бодох хэрэггүй юм билий гэж бодсон шүү дээ. Энэ сул дараа байх нь ч гэсэн зүгээр гэж боддог. Яагаад тэгэхээр сул дараа байх үедээ сул дараа байгаад гол нь нөгөө өөрийнхөө тэр мэдэрч гарч байгаа тэр мэдрэмж гэж байдаг шүү дээ тий. Сэтгэл хөдлөл одоо гониглаад байгаа юм гомдоод байгаа юм баярлаад байгаа юм. Тэрийгээ ерөөсөө тэр чигээр нь л би ийм л хүн юм байна гэдэг. Ингээд хүлээгээд авчих юм бол ер нь их хүчтэй байх шаардлагагүй. Тэгээд аяндаа зүгээр идэв юм шиг санагдсан надад л хүчтэй байх гэж ингэж хүчлэх тусам бас хүн өөрийгөө ядраад идэг. Тийм болохоор за өнөөдөр би гонигтай байна. Би яг сая 2 өдөр за би яг хэвэн биш ингээд жоохон сэтгэл дундуур байна да. За тийм байна гэдэг ингээд бодож байгаа байхгүй юу?